Чанарын хяналтын хилцс болон Ухаан аймгийн засаг даргын хамгийн газартай хамтран хийгдэх шинжилгээний маань дээжүүдийг авч шинжилгээ хийхэд бид бэлэн болсон байна. Okay, let's go. Чанд байгаа хүмүүсийг бол бас ам сайтай л байна. Би тойроод бас иргэдтэйгээ уулзаад явж байна. За ингээд өнөөдөр Эрдэнэт өдөр хүрээлж өдрийн газрын чанарын хяналтын хилцээнд Орхон аймгийн ард иргэдийн маань хэрэгжиж байгаа нүүрсний чанар маань одоо ерөнхийдөө ямар төвшөнд байгаа юм гэдгийг тодорхойлоход дээж авлаа. Энд амралтын өдрөөс болж байгаад маань уучлаарай. Бид хэд маань бас нийгмийн хариуцлагын хүрээнд чанарын хилцээс хийж байгаа ажлын хүрээнд Ухаан аймагт маань нийлүүлэгдэж байгаа нүүрсний шинжилгээнд нүүрсний бэжийн шинжилгээх шаардлага гэсэн учраас ингээд хайдаа ингээд өнөөдөр ажиллаж байгаа шүү. Содоршиг элдэгдсэн орхай чэнэби Ордыг нүргэг Оханы тэнхэ Отмада хавцаа За та хэд мөн шинжилгээгээ дуусгах ч байгаа тийм. За бид хэд шинжилгээгээ дуусглаа. Стандарт явуулахад гарах ёстой стандартынхаа хүрээнд гарсан 7 шинжилгээ маань дууслаа. За харлаа бас боломжийн үр дүнгууд байна. За хяналтыг хийгээд баталгаажуулалтыг давхар хийгээд үр дүнгийн хүлээлгэж өгөх ажлаа хийцгээдэг. За сайн байна. За ингээд бид үүдийн Эрдэнэт хотын ард иргэдийн хэрэглэдэг нүүрсний бодлуулах цэгээс авсан нүүрсний маш шинжилгээний ингээд хариу маань гарсан байна. Тэгээд энэ шинжилгээний хариуд аваад төлөөлж өгч байна. Тэгээд хамтран ажиллах таатай байлаа. Дэлхийн чанарын өдрийг ухтан чанарын хяналтын хилцээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн нэг болох Эрдэнэт хотын аль өрхүүдийн төлж буй нүүрсийг шинжлэх ажлыг ISO 17025 стандартын шаардлагыг ханган олон улсын ISO, MNS, GBT аргачлалуудын дагуу хийж гүйцэтгэлээ. За энэ шинжилгээнүүд маань манай лабораторийн итгэмжлийн хүрээний бүх шинжилгээнүүд орсон байгаа. Энэ удаа нийт 7 төрлийн дээж нь зэрэгцээ шинжилгээнүүдийг стандарт дээжүүдийг дагуулan хийсэн байгаа. За мөн шухралын хяналтуудыг ашигласан. Лаборатори дүгнэлт гаргадаггүй харин нүүрсэнд агуулгадж байгаа элементүүд байгаль орчинд хэрхэн нөлөө үзүүлдэг талаар зөвлөмжийг өргөх боломж байна. Агуулгадах хар тугалаг, мишак, холоор, ботоор, мөнгөн ус зэрэг бодисууд нь бол байгаль орчныг бохирдуулдаг байгаа. За тухайлах юм бол хөхөр шатлалтын үед ESO2-ыг үүсгэж эндээс агаардах устай нэгдээд хүчлэг бороо
үүсгэх боломжтой. За энэ нь агаар ус хөрсийг бохирдуулж амьсгалын замын өвчлөл үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Харин дэгдэмхий бодисууд болох нүүрс төрөгчийн хий, метан зэрэг нь утаа тоосон цэрийг нэмэгдүүлдэг байгаа. Ийм мэргэжлийн байгууллагууд хөхөр багтай нүүрс хэрэглэх, нүүрсийг аль болох боловсруулж хэрэглэх нь байгаль орчныг бохирдуулахгүй байх чухал алхам гэж үзэж байна.